Өдрийн мэнд. Өнөөдрийн хичээл амьдралын хэлбэрийн тухай ойлголт. Тэгэхээр өмнөх хичээлдэр бид нар экологийн хүчлөөрийн талаар үзсэн. Экологийн хүчлөөрийг абиотик, биотик, антропогений хүчин зүйл гэж ангилна гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол өмнөх хичээлдэр бид нар абиотик хүчин зүйлийнхаа талаар үзсэн. Тэгвэл өнөөдөр хичээлдэр бид нар биотик хүчин зүйлийн талаар үзэх гэж байгаа байна. Тэгээ байгаль дээр байгаа альва амьд биесүүд ямар амьдралын хэв маягаар амьдарч байдаг вэ талаар үзэнэ. Амьдралын хэлбэр гэж юу гэлдэг юм бэ? Ургамал амьтны гадаад хэлбэр дүрс, овор хэмжээ, харагдах байдлыг амьдралын хэлбэр гэнэ. Амьдралын хэлбэр гэдэг ойлголтыг анх дайны ургамал судлаач Варминг 1884 онд шинжлэх ухаанд оруулж иржээ. Вармингийн хэлснээр амьдралын хэлбэрийг үрээс хагдрах хүртэлх ургамал амьтны гадаад хэлбэр дүрс амьдрах нөхцөлтөөгөө дүүцэн оршино гэсэн санааг дэвшүүлсэн. Тэгэхээр эндээс юу илэрхийлээд байгаа вэ гэхээр ерөөсөө аливаа амьд биесүүд жишээлбэл ургамал тийм ээ үр бий болоод үрээс нөгөө цухойц, соёололт тийм ээ ургац, цэцэглэлт, жимслэлт, хагдралт гэдэг ийм бүх үе шатуудыг дамжихтаа яах вэ гэхээр хэлбэр дүрс нь янз бүрээр болж эхэлдэг. Энийг юу гэдэг нь вэхээр амьдралын хэлбэр гэж нэрлэсэн. Тэгэхээр ургамлын амьдралын хэлбэр бол саяны дээр дурдсанчлан ийм байдлаар явагддаг байна. Түүнээс өмнө Германы эрдэмтэн А.Ф. Гумбольдт 1769-с 1859 онд амьдарч байхдаа ургамлын газар зүйн шинжлэх ухаанд физиологийн чиглэлийг бий болгож ландшафтыг нь физионом ургамлын гадаад төрх байдлаар нь тодорхойлогдно гэж үзсэн байна. Тэгэхээр тэрээр бол Өмнөд Америкийн халуун орны борооны ойг судалж үзсэн бөгөөд түүнийг бол глей гэж нэрлэсэн. Тэгээд энд бол тэр амьдралын үйл явц нь гадаад орчинд байгаа тухайн оршин амьдарч байгаа тэр газар нутагтай нь холбож ургамал хэрхэн ургаж байгааг тайлбарласан байдаг байна. Энэ хоёр үзэгдлээс шалтгаалаад ургамлын амьдралын хэлбэрийг ангилж үзсэн байдаг байна. Ургамлын амьдралын хэлбэрийн бас нэг судлаач бол Раункер гэдэг хүн байна. Амьдралын хэлбэр хэмээн алдаршсан ангиллыг бий болгосон байдаг. Энэ ангиллыг Даны эрдэмтэн К. Раункер 1907 онд хийсэн. Ургамлын амьдралын үзэгдлийн нэг шинж болох механикийн байрлалаар ангилсан байх бөгөөд Раункерийн ургамлыг механий байрлалаар нь ургамлыг 5 хүрээ болгож ангилсан байна. Ингээд нэгдүгüүрт нь бол фанерофит, хоёрт нь хемибит, гуравт нь гемикриптофит, дөрөвт нь криптофит, тавт нь терофит гэж ангилсан байна. Мөн ер нь ургамлын амьдралын хэлбэр нь амьдралынхаа туршид ямар үе шатуудыг даван туулж ирсэн бэ гэдгийг дараах зургаар харуулж байна. Жишээлбэл юу вэ гэхээр энэ нэг наст ургамлууд. Мэдээж хэрэг ургамлууд маань бол биологийн хичээлээр бид нэр үздэг шүү тийм ээ. Эс бүтэцгүй байж байгаад эс бүтэцтэй болдог. Эс бүтэцтэй байж байгаад нэг наст буюу олон наст ургамлуудыг бий болгоно гэдэгтэй. Тэгэхээр хамгийн эхлээд бол нэг наст ургамал ургадаг. Дараа нь бол олон наст ургамлууд ургана. Үүний дараа бол сөөг, түүний дараа бутлаг мод ботууд орж ирнэ. Тэгээд томоохон мод орж ирдэг. Энэ бол ургамлын амьдралын хэлбэр гэдэг байна. Тэгвэл дээр дурдсанчлан механикийн хэлбэрээр 5 ангилдаг. Тэгээд фанерофит гэдэг ургамал юу юм бэ? Фанерос гэдэг нь харагдах, үзэгдэх гэсэн утгатай үг юм аа гэж. Механд хөрсний гадаргууд 30 см-с дээш өндөрт байрладаг
модлог сөглөг ургамал багтана. Нахиа нь хаалттай мөн нээлттэй байж болдог. Фанерофитик дотор нь микро 2-8 м, мезо 8-30 м, мега 30 м-ээс дээш өндөртэй гэж 3 хуваасан байдаг. Бүх модод энэ бүлэгт хамаарагддаг байна. За багшааг нь харьшил хөдөлсөн уучлаарай. За хеми бит. За хеми гэдэг нь болохоор бамхан газар дээр гэсэн үг. За нахиа нь хөрсний гадаргууд дээр буюу 30 см-аас өндөргүй нөхцөлд сэргэлдэг. За альс нэрс тэргүүтэй олон настай өслөг ургамлууд бол хемифитэд ордог. За гемикрифтофит. За хеми гэдэг нь хагас гэсэн үг, крипто гэдэг нь нуугдмал гэсэн үг. Тэгэхээр нахиа нь хөрсний гадаргад юм уу, өнгөн давхаргад эсвэл дэвсгэр хөрсөн доор ургам. Зарим үейтэн багваахаа, холцсон цэцэгтэн гэх мэт ургамлууд энэ гемикрифтофитд ордог байна. За грифтофит. За хүйтэн түүнд зохилдсон байдаг. За нахиа нь хөрсөнд нуугдмал байдлаар байх бөгөөд геофит гэсэн нэртэй байна. За эсвэл усан дотор нуугдмал гидрофит байдаг. За хөрсөнд нуугдсан байвал геофит, усанд бол гидрофит гэдэг. Үүнд бол бугын цагаан алтан зул сонгонлог ургамлууд ордог байна. За терофит. Зун гэсэн утгатай, терос гэдэг нь зун гэсэн утгатай. Тохиромжгүй нөхцөл өнгөрсний дараа зуны улиралд зөвхөн үрээр ургадаг 1 ба 2 настай өслөг ургамал юм. Өөрөөр хэлбэл амьдралын хүнд нөхцөлийг үр маягаар өнгөрөөдөг ургамал юм байна. Сүүлд нэг хүрээ нэмэгдсэн бөгөөд үүнийг эпифит гэж нэрлэх бөгөөд хөрсөнд үндэсгүй агаарын үндэстэй хаг, хөвд, халуун орны зарим ургамлууд эпифит ургамалд ордог. За чиглэг халуун орны ургамал голцоо фанерофит буюу эпифит байдаг. За дээр дурдсан ургамлуудыг нэ ангилсан байна. Нахиа үүсэж байгааг. За нэгдүгээр хин модтой өндөр тий 8 м 30 м хүртэл өндөр ургадаг нахиа гэдэг. Нахианы хэсэг гэдэг юм энэ хэсэг шүү дээ. Мөчөр дээр байгаа тэр навч үүссэн хэлбэрийг яриад байна тийм ээ. За ингээ нэгдүгээрх нь бол фанерофит ургамал харуулж байна. За 2 хемифит. За ерөнхийдөө бол газраас дээшээ гаргасан байгааг харуулж байна тийм ээ. Гемикрифтофит. За хөрстөө зэрэгцэн гарч ирж байгаа. 3-аар илэрхийлсэн байна. За 4 нь геофит хөрсөнд ор нуугдсан байдлаар байж байна. За 5 өөр доошоо тийм ээ. Нахиа бол бүр доор болсон байна. Үүнийг бол терофит гэж нэрлэдэг. Хөрсөнд ор байнгын яаж юм агуулгадж байгаа энэ маань нуугдмал байдалтай байдаг учраас терофит гэж нэрлэдэг. За Орсын эрдэмтэн И.Г. Серебряко 1942 онд далд өртөө ургамлыг амьдралын хэлбэр болгоо ангилахдаа газрын дээрх биеийн бүтэц амьдралын үргэлжлэх хугацааг ихийг анхаарсан байдаг. Сая бол Раункер бол одоо зөвхөн нахиа үүсэж байгаа хэлбэрээс нь шалтгаалаад 5 ангилж ирсэн бол Серебряко бол яг нь тэр газрын дээрх биеийн бүтэц амьдралын үргэлжлэх хугацааг нь анхаарч 4 тасаг 8 хүрээ болгоо хуваасан байдаг. За ингээд нэгдүгээр тасаг буюу нэгдүгээр хэсэгт нь бол модлог ургамлыг оруулж байна. Энэ дотор төрөл бүрийн мод, сөөгөнцөр гэсэн ургамлуудыг багтаасан байна. За хоёрт нь болохоор хагас модлог ургамал буюу бут бутанцар
хүрээний ургамлууд орсон. За гуравт нь усны өвслөг ургамал. Усанд орох буюу хөвдөг ургамал газар усны өвс гэх мэт хүрээтэйгээр ангилж үзсэн байна. За дөрөвт нь болохоор хуурай газрын өвслөг ургамал. Энд нэг настай өвслөг ургамлын хүрээ болон олон настай өвслөг ургамлын хүрээнээс тогтно гэж ангилсан байна. За энэ ангиллын давуу тал нь бол ургамлын аймгийн хөгжлийн замыг илэрхийлсэн байдаг. Бөгөөд тухайлбал модлог ургамлаас өвслөг ургамал үүссэн нэг настай өвслөг ургамлаас олон настай өвслөг ургамал үүссэн тухай тайлбарлсан байдаг. За усны ургамал нь хуурай газрын ургамлаас үүссэн боловч усны ургамлаас үүссэн хуурай газрын ургамал бас байдаг. За Монгол орны хувьд бол ургамал судлаач энэ Үлзий хотгийн судалгаагаар Монгол оронд модлог сөөлөг ургамал 348 зүйл байна. Өвслөг ургамал 2095 зүйл ургадаг гэж 1989 онд тодорхойлж бичсэн байдаг. За үүнээс бол томоохон модт нь 17 зүйл, тагдгаар мод, том сөөгн 40 зүйл, жинхэнэ сөөгн 146 зүйл, сөөгнцэр нь 48 зүйл, заримдаг сөөгнцэр нь 91 зүйл, оронгон нь 96 зүйл, өвслөг ургамал дотор олон настай өвслөг ургамал 1765 зүйл, 1 ба 2 настай өвслөг ургамал нь 330 зүйл байдаг гэж тэмдэглэсэн байдаг байна. За Үлзий хотыг ургамлын аймгийг экологийн 19 бүлэг болгох хувааж үзсэн байдаг. За эдгээр 19 бүлгийг одоо хэдүүлээ үзье. За нэгдүгээрт нь бол хуурайсаг ургамал. Ксерофит гэж нэрлэдэг. За ус чийг дутмаг талархах газар хавхаад хажуу дагуу дургадаг хуурай хээр талын цөлийн ургамлуудыг энд хамруулдаг. За хоёрт нь бол чигсүү хуурайсаг ургамал. За үүнийг бол мезоксерофит гэж нэрлэдэг. Үе ус чиг дутагдaltaй байдаг нутаг хээржүү мугын ургамлууд хамаардаг байна. Чигсэг ургамал мезофит. Ус чигийн хангамж сайтай үржил шинтэй хөрс бүхий газрын ургамал хамаардаг. За чигсүү намагсаг ургамлыг мезогеографит гэж нэрлэдэг. Энэ нь бол нэлээд ахиу чигтэй боловч ус тогтож намагшдаггүй чиглэг нуг болон усан доошоо шүүгддэг шургадаг гол усан шургадаг гэж байдаг шүү дээ. Эрэг орчмын ургамлыг хилдэг. Үүн нь бол чигсүү намагсаг ургамал буюу мезогеографит. За намагсаг ургамал географит. За ус илүүдэлтэй ихэд намагшдаг газрын ургамлыг багтаах бөгөөд намагсаг ургамал буюу географит ургамал гэнэ. За хүлэрсэг ургамал оксилофит гэж нэрлэдэг хүлэрлэг ургамлыг ус чиг ихтэй жинхэнэ хүлрийн намаг үүсгэсэн ургамал тэнд ургаж байгаа ургамлыг оксилофит ургамал гэнэ. За хуурайсуу намагсаг ксерогеографит ургамал. За хөрсний өнгөн үед илрэх нэвчих усыг үндсээрээ ахиухан сорж аваад гүний үндэстэй хээрээ ургамал ордог байна. За тэгэхээр хуурайсуу намагсаг ургамлыг бол ксерогеографит ургамал. За усны буюу уссаг ургамал гидрофит ургамал. За энэ нь бол усны ургамал гэлдэг бүх амьдралынхаа туршид одоо усанд байгаа тийм ургамлыг гидрофит ургамал гэнэ. За хүйцэг ургамал хүйцэг өөрөөр хэлбэл үлчир ургамал гэж бас хэлдэг. Психрофит өндөр уулын нуг царманд за өргөн тархацтай ургамлууд хамаардаг.
За 10-т нь хүйцэг ургамал. Чигсүү хүйцэг ургамал. Мезопсихрофит. Тагийн доод захаар чиг ахиу газраар юм уу ойн дээд захаар ургадаг ургамал. Тагийн ургамлуудыг багтаадаг. Намагсуу хүйцэг ургамал. Гигрофсирофит. Өндөр уулын бүслүүрдэх олон эрэг намаг намгарах газрын нугын ургамлууд орно. Хуурайсуу ургамал. Хуурайсуу чулуусаг ургамлыг ксероптерофит гэж нэрлэнэ. Ус чигээр дутмаг игц цавчим ихэр чулуурхаг хайргахаг хажуу асга чулуутай газрын ургамлыг хамааруулна. Чигсүү чулуусаг ургамал. Мезоптерофит гэж. Тагаас бусад бүс бүслүүрт байх бөгөөд ус чигтэй газрын хайрга, садраг, хад асга, нураг чулууны ургамлуудыг чигсүү чулуусаг ургамал гэж нэрлэдэг байна. За хүйцүү чулуулаг ургамал. Психрофит буюу петрофит гэж нэрлэдэг өндөр уулын бүслүүрдэх хад асга, нураг чулуулад ургадаг ургамлуудыг хэлнэ. За давсаг ургамал. Галофит. Ус чиг хөрсний бүтцийг ялгахгүйгээр давс, хужир, мараатай газраар ургаж байдаг ургамлыг давсаг ургамал буюу галофит ургамал гэж нэрлэнэ. За чигсүү давсаг ургамал. Мезогалофит ургамал. Ус чиг ихтэй, марц хужирлаг их хөрсөнд ургадаг голдуу давстай нуурын эрэг хужирлаг тойрмын ургамлууд ордог. За хуурайсуу давстай. Хуурайсуу давслаг ургамалд ксерогалофит ургамал. Хөрсөндөө илэрхий давстай, хужиртай боловч хагсуу хуурай газар ургадаг ургамал орно. Элссэг давсаг ургамал. Марц, мараа, давс, хужир бүхий элсэнцэр хөрсөнд ургадаг, заримдаа марцлаг газар ургадаг ургамал орно. Элссэг ургамал нь элсэн манхан, давцаг, элсэн хөрсөнд ургадаг бөгөөд ихэвчлэн элссэг ургамал гэх бөгөөд одоо псамофит гэж нэрлэдэг. За амьдралын амьтдын амьдралын хэлбэр. За тэгэхээр бид нар одоо яах вэ гэхээр амьтдыг ургамлыг ерөнхийд нь юу гэж ангилдаг вэ дэлхий дээр гэсэн тийм. За муу адил одоо амьтдыг хэрхэн ангилдаг вэ гэдэг талаар үзье. За энэ Кашкаров 1938 онд амьтдын амьдралын хэлбэрийг дурдсан байдлаар ангилнаа. Хүйтэн цустай амьтан, бүлээн цустай амьтан гэж үндсэнд нь хоёр хуваасан. За хүйтэн цустай амьтныг жилийн турш идэвхтэй амьдардаг, жилийн зарим нэг улиралд идэвхгүй амьдардаг амьтад гэж ангилах бөгөөд зуны ичээнд ордог амьтад, өвлийн ичээнд ордог амьтад гэж ангилдаг байна. За бүлээн цустай амьтныг дотор нь суурин, улирлын гэж бас ангилдаг. За суурин гэдэгт нь болохоор жилийн турш идэвхтэй, зарим улиралд идэвхгүй, за зун ичдэг, өвөл ичдэг гэх мэтчлэнгээр ангилдаг. Улирлын хэлбэрүүдээр үүрэлдэг, өвөл үүрэлдэг, зун үүрэлдэг. Эсвэл дайран өнгөрдөг. Тухайн орон нутгийг дайрж өнгөрдөг гэж ангилдаг байна. За амьтдын амьдрах орчны хэлбэрүүд нь харилцан адилгүй байдаг. Тиймээс амьдрах орчин ба хөдөлгөөндөр нь амьдралын хэлбэрүүд болгон хуваагдана. За нэгдүгээрт нь бол сэлдэг амьтан. Хоёрт нь нүх ухдаг амьтан. Гуравт нь хуурай газрын амьтан. Дөрөвт нь модонд амьдардаг амьтад гэж ангилж болох юм аа. За тэгээ сэлдэг амьтдыг бол жинхэнэ усны амьтан,
хагас усны амьд амтан гэж ангилдаг байна. За тэгээд усны амьтдыг дотор нь бид нар бас үзсэн шүү дээ тийм ээ. Завгаа тэнгисийн, ёроолын хөөгч амьтад гэж ангилдаг гэдэг тийм. Эрэг орчмын амьтад гэдэг. За нектон гэдэг нь бол эрэг орчмын хөөгч амьтдыг болохоор планктон, бенц гэдэг нь ёроолын гэж. Ёроолоор амьдарч байдаг. За хагас усны гэдэг нь болохоор нөгөө усанд амьдардаг боловч амьдралынхаа зарим хугацааг өнгөрөөдөг боловч шумбдаггүй гэж ангилдаг тийм. За нүх ухдаг гэдэг нь болохоор бүхэл амьдралаараа газрын доор өнгөрүүлдэг, бүхэл амьдралаа газрын доор өнгөрүүлж яадаг. За заримдаа газрын дээр өнгөрчдөг. Газрын дээр ардаг ийм амьтдыг хэлнэ. За жишээлбэл бүхэл амьдралынхаа туршид гэхээр жилийн 4 улирал нүхэнд байж байдаг тийм. Гарч ирдгүү. Хоол тэжил авахд гарч ирчээд ерөнхийдөө л нүхэндээ байгаад байдаг. За тэгвэл гарч ирдэг амьтан гадруу дээр гараад ирдэг гэхээр одоо жишээлбэл одоо хулган зурам тарав гэх мэтчлэн тий газрын дээр гараад ирдэг. Тэгээд тодорхой хугацаанд эргээд иччихдэг юм байна. Тэгвэл хуурай газрын хэлбэртэй. За нүх ухдаггүй амьтад гэж байна. Нүхэнд амьдардаггүй. За ер нь ил задгаа газар амьдарч идэг. За нөгөөх нь болохоор гүйдэг, дэвхэрдэг гэдэг. Гүйдэг, дэвхэрдэг. За мөн мөлхдөг гэсэн амьтад байна. За нүх ухдаг амьтдыг гүйдэг, дэвхэрдэг, мөлхдөг гэж бас ангилдаг. За ухтгүйгийн ч ингэж ангилах нь байна. Ухтгийн ч одоо яг нь гүйдэг, дэвхэрдэг, мөлхдөг гэдэг. Явдаг одоо явах хөдөлгөөнийх нь хэлбэрээр бас ангилж өгсөн байна тийм ээ. За хадны амьтад гэж бас ангилна. За дөрөвдөх нь бол модонд амьдардаг амьтад. За энд бол одоо модноос буудаг. За мод руу зөвхөн авирдаг. Модноос буудаггүй ийм амьтадыг ангилж байна. За ерөнхийдөө бол амьдралынхаа туршид одоо яг хөө модон дээр байдаг тийм модноос буудаггүй ийм амьд бийсүүд байхад хоол тэжил ирж хайх зорилгоор мод руу авирдаг бас амьтад байх нэ. За тавдах нь бол агаарын амьтад. За энд мэдээж ярих нөгөө шавж болон шуудаас хэлж болно. Нисдэг тийм. За тэжээлийн агаарт болж авдаг. Тэжээл болох зүйлээ агаараас ажигладаг байдлаар ангилдаг байна. Амьтны амьдралд агаар болон хөрсний чиг чухал үр гүйцэтгэдэг болохоор түүнд үндэслэн амьдралын хэлбэрийг чигсүү орчинд амьдардаг амьтан, хуурайсаг орчинд амьдардаг амьтан гэж бас ангилдаг байна. За амьтныг тэжээлийнхэн талаар дор дурдсан байдлаар амьдралын хэлбэрт хуваадаг. Урамл эдштэн, элдэв эдштэн, махан эдштэн гэж ангилдаг байна. За урамл эдштэн дээр өвсөн тэжээлтэн үр жимс идэгч гэж ангилах нь. За элдэв эдштэн гэдэг нь бол урамлаар ч болно, амьтнаар ч хоолдог тийм ээ. За махан эдштэн амьтанд бол шавж эдштэн, мах эдштэн одоо хүүр, сэг зэмээр хооллогсод гэж ангилнаа. За амьтдыг үржлийнх нь талаар доорх маягаар ангилдаг. За газар доор өвждөг, газрын гадарга дээр өвждөг, өвслөг урмал дотор өвждөг, сөөгн дунд өвждөг, модны мөчөр дээр өвждөг, модны хонгилд өвждөг гэж ангилдаг байна. За энэ Наомо амьтныг доорх маягаар амьдралын хэлбэрийг ангилахдаа конвергенц шинж тэмдэг ижилсэгч зарчмаар нь ангилсан байдаг. Амьтныг хөдөлгөөн болон хөдөлгөөний арга тэжээл олох байдлаар нь ангилсан. Тэрний үгдэг гэхээр гүйдэг, дэвхэрдэг, нисдэг, сэлдэг, нүх ухдаг гэж ангилжээ. Амьдрах орчноор нь элсний амьдралтай, чулууны амьдралтай гэж ангилсан. За элсний амьдралтайг бол писомофит, чулуун дээр амьдарч байгаа амьтдыг витробиот гэж нэрлэжээ. Амьдралын эргэлтээр нь суурин болон нүүдлийн өвөл ичдэг буюу хоногийн идэвхээр нь өдрийн буюу шөнийн
идэвхтэй гэж ангилдаг. За амьтдыг зүйлийн доторх дотоод дах төсөөтэй байдлаар нь гац нэгээрээ амьдардаг, колоноор амьдардаг, сүргээр амьдардаг гэж ангилжээ. За энэ формозов араат амьтны дараах амьдралын хэлбэрүүдэд бас хуурай газрын, газар доорх, ой модны, агаарын, усны гэж ангилжээ. Шуудыг амьдрах орчноор нь модлог ургамалтай газрын, ил газрын, намаг эрэг орчмын, усных гэх мэтчлэн ангилдаг. За тэжээлээ олж байгаа байдлаар нь шуудыг асаж авирдаг шууд. Үүнд бол таг, хөхөө, тоншуул олон зүйл тагтаа бор шувууны багийн зарим шууд асаж авирч хоол тэжээлээ олдгоо гэсэн. За нисж явахдаа тэжээлээ олдог шууд гэж бичсэн байна. За ерөөхдөө нисж явахдаа хоол тэжээлээ барьж авч иддэг тийм ээ. Үүнд бол ойд шар шувуу, эргүү бор, ил газар, ураат цай, цагаан сүвэд, усан дээр бүрээ хамартан гих мэтчлэн ангилдаг. За мөн одоо энд бидний мэддэг шонхор шувуу маань хүртэл нисж явахдаа тагтаг барьж иддэг гэж бас байдаг шүү тийм ээ. За газраар явж хоололдог нь дахианы багийн шувууд буюу тэмээ хэрүүл киви гэх мэт шувууд. Эдгээр шувууд бол одоо нөгөө нисдэггүй учраас газраар явдаг. Явж хоололдог. За ил талбайд Африкийн болон Америкийн тэмээ хэрүүлүүд тогрууны багийн шувууд ил талбайд хоололдог. За намаг эрэг орчинд бол дэглийн багийн шууд буюу нал дэглээ, бор шувууны багийн шууд ордог. За усанд сэлэх шумбах маягаараа тэжээлээ барьдаг нь бол пингвин, ахуун, галуу хэлбэртэн, хотон, гогой гэх мэт шувууд ордог байх нэ. За ийм олон янзын амьдралын хэлбэртэй байдаг байх нэ амьтад маань. За ингээ өнөөдрийн хичээлээ энэ түргээд дуусгая. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хичээлээ нөхөж хүчээрэй манайхаа.